Шууд байдаг юм бэ. За сайн байцгаана уу манайхаа. Өнөөдрийн манай ихтгэл ногоон тэжээлийн таримтлуудыг тарих технологи, тэжээлийн шимт чанар, Хөдөө аж ахуйн сургуулийн профессор доктор Батмүх багш ихтгэл тавина. Түрүүчийн удаад техникийн жахан юунаас шалтгаануудаас болоод ихтгэлүүд хойшлсон. За Батмүх багш юу ах вэ? Ихтгэлтэй өрөө да. Явах уу багшаа? Явъя. За. За яриад явъя та. Техник яваа яагаад? Арахгүй байна. Та юу руугаа орох гэж байна уу? Энэ юу руу? Zoom руугаа? Энэ Zoom руу шараад энэ юу ахгүй байна. За би тэгвэл Zoom яхаар ачаад харъя. Одоо скрин руугаа ингээд Тэгээ. за тэгээ. Аха. Одоо харагдчихэв үү? Харж байна. За тэгээ яриа явъя. Тий. За тэгээ. За сайн байцгаана уу? Том үчлэхгүй яа. Багшийн нэг юу яагаад тэрээс яадгүй. Тэгэхээр л зөндөө олон цагийг алдуулчлаа уучлаарай. За ногоон тэжээлийн таримлууд өнөө цагт энэ мал аж ахуй энэ үйлдвэрлэлийг чимжиж байгаа гэдэг юм. Малын тоо талгаа өсөж байгаа, бэлчээрийн талхыг өсөж байгаа энэ үед ногоон тэжээлээ тариад тийм ээ хасалсан фермерийн аж ахуй хөтлөн явуулахад энэ хамгийн чухал ач холбогдолтой юу болж байгаа. Үйл ажиллагаа газар тариалангийн үйлдвэрлэлд бас шинээр их аашийн орж ирсэн юм үйлдвэрлэл байгаа. Тэгэхээр тэжээлийн таримл ургамлуудыг тариалах, ногоон тэжээлийг тариалах, даршиг тариалах гэх мэтийн энэ ургамлаас авч байгаа бүтээгдэхүүн бүгдээрээ генетикийн буюу удамшлын үед энэ шин чанартай болсон ийм процесс байдаг байна. За эдгээр нэгэнд бол энэ ногоон тэжээлийн таримлууд энэ бүтээж байгаа энэ ургацлаг шин чанар сайтай ургацын бүтээгдэхүүн орно. За хөдөө аж ахуйн таримл ургамлыг та бүхэн мэдэж байгаа хүнсний зориулалттай, тэжээлийн зориулалттай, за техникийн зориулалттай гэх мэтлэнгээр олон янзаар ашигладаг бөгөөд эдгээр таримл болгон өөрийн гэсэн энэ удамшлын зүй тогтлороо өөрт нь бүрэлдсэн ийм сортуудтай байдаг. Шинжлэх ухааны селекцийн шинжлэх ухааны үр дүнд бий болсон олон сортууд байдаг. Жишээлбэл буудаан гэхэд хүртэл буудаан хүнсний үрийн энэ сортоос гадна тэжээлийн сорт байдаг. Үүнтэй яг адилхан ногоон тэжээлийн таримлууд өөрийн гэсэн олон тооны сортуудтай. За түрүүний ярьлаа эрчимсэн тариалантай асуулсан буюу мал аж ахуйн үйлдвэрлэл фермерийн аж ахуй олноор гарч ирж байгаа үнийн үед тэжээлийн үнэт таримлууд малыг сайн чанарын тэжээлээр хангаж түүнээс гарах ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой. За дараагийнхаа юу явуулна. За тэжээлийн ногоон таримл тэжээлийн таримлуудад үр тарианы бүх таримлууд багтдаг. Үр тарианы буурцгтэн таримлууд багтана. Эдгээрээс үр тарианы таримлын үр үр тарианы буурцгтэн таримлын бүхэл хэсэг бүхэлдээ таримлын бүхэл хэсэг ерөнхийдөө ургамлын бүх хэсэг бүхэлдээ хүчит тэжээл болж хооллолт нь ашиглагддаг. За эдгээр нь яагаад хүчит тэжээл гэж эдгээрийг нэрлэж байгаа нөхөр эдгээр дагуулгдж байгаа шингэцэд уурга ургамал зайлшгүй шаардлагатай амин дэм эслэг нүүрс ус энэ бүхэн бол тухайн ургамлаас авч байгаа тэжээлийн шим чанарыг тодорхойлдог юм юунууд байдаг, үзүүлэлтүүд байдаг. За хамгийн сайн чанарын бүдүүн тэжээл үүсгдэг бас бий болгодог бүрдүүлдэг үр тарианы үеийн таримлууд байна. Буудаа, хөх тариа, 10 хошуу будаа гэх мэтлэн энэ бол за ургамлын аж ахуйн шинжлэх ухаанаар бол нэгдүгээр үеийн үр тарианы таримлууд гэж нэрлэгддэг. За эдгээр ургамлын сүрлэн иш бол мал амттын сайн чанарын бүдүүн тэжээл болно. За үүнээс гадна үр тарианы буурцгтэн таримлууд тэжээлийн бандуй, тэжээлийн буурцхан. За дээрэс нь үнтэй үр тарианы буурцгтэн таримлууд байна. Шош, 10 хошуу будаа эдгээр нь бүгдээрээ сайн чанарын бас газрын дээр гэсэн сайн чанарын бүдүүн тэжээлийг бий болгодог. Сайн чанарын бүдүүн тэжээл гэж болно. Энэ бол
хүчит тэжээл болон шүүслэг тэжээлд ордож очдог даршны ургамлын орцын чухал найрлага болдог ийм хэсэг таримлууд байна. За үртэрэ ба буурцсан таримлыг малын тэжээлд ашиглахын зэрэгцээ эдгээрээс малын тэжээлд шууд ашиглахын зэрэгцээ шинээр шууд ашиглахын зэрэгцээ өвс байдлаар гэдэг юм. Ашиглахын зэрэгцээ эдгээрээс ногоон мас дарш за янз бүрийн хэлбэрт оруулсан тэжээлийн тэжээлийн бэлтгэлүүдийг хийж мал амьтдыг тэжээдэг. За ялангуяа нэг наст тэжээлийн таримлуудыг хүчит тэжээл, ногоон тэжээл, дарш, өвсөн дарс, шүүс тэжээл, бүдүүн тэжээл бэлтгэхэд шууд ашигладаг ийм ач холбогдолтой. За дараагийн юуг нь явуулаад байна. Энд дээр одоо би аргахдаггүй л байгаа байна. Дараагийн ихтгэлийн яад явах вэ? Оо тийм. За шууд ашиглана. За дараагийн юун дээр бид энэ тэжээл ургамлын яагаад шим чанар өндөртэй тэжээл ургамлыг ингэж онцгойлон үзэж мал амьтдын жохол тэжээл болгодог үгдээр ярихад эдгээр дагуулгадж байгаа уург, нүүрс ус, эслэг түрүүн ярьсан эдгээрийн орц болон за эдгээрийн дагуулгадж байгаа амин дэм тэшүүд холбоотой. Үүгээр нь эдгээрийн шинг чанарыг тодорхойлдог. За олон төрлийн ногоон масын их ариун унцтай тэжээлийн таримлууд байдаг. За эдгээрийг дарш болон шүүслэг тэжээл бэлтгэхэд шууд ашигладаг. За даршны таримлууд гэж бид нар мэдэж байгаа. Даршны таримлуудад үртэрээний үлдний овгийн таримлуудад бас эрдэн шиш даршны онцгой орц найрлагын таримл болдог. За эрдэн шишээс гадна хосрын талд ургамлууд байна. Наран цэцэг, тэжээлийн арабс, тэжээлийн зарим шин таримлуудын газрын дээрх хэсэг бол даршинд онцгой найрлагын хэсэг болдог даршны ургамлын. За сүүлийн үед гэдэг юм уу ер нь бол Монгол орнд тэдээлэн таримлж байгаа тэжээлийн ургамлууд байна. Энэ дээр тэжээлийн жугар. За суда усыг бид нар олон жилийн өмнөөс манай аж ахуйн үйлдвэрлэлд ашиглаж ирсэн боловч сүүлийн үед суда усны тариалал бүрэн зогссон. За үүнтэй холбоотойгоор суда усыг тариалахын зүйтэй ямаа гэсэн энэ зөвлөмж байна. За хүчит тэжээл ялангуяа эрт боловсрдог хошуу будаа, хөх тариа, вандуй. За дээрэс нь тэжээлийн 10 сортууд бас үнэтэй орц найрлагын хэсэг болдог. За шүүс тэжээлийн үндэсний өртөн таримлууд. Тэжээлийн үндэсний өртөн таримлууд ихээр тэжээлийн манжин, тэжээлийн луун. За хулуутны овгийн тэжээлийн гуатны буюу хулуутны овгийн тэжээлийн хулуу. За тэжээлийн таруус гэх мэт ийм таримлуудыг шууд шүүс тэжээлийн орцонд оруулдаг. За энэ бол мал аж ахуй өндөр хөгжсөн, мал аж ахуй фермер, газар тариалангийн фермертэй мал аж ахуй фермер хасалсан аж ахуй эрчимжиж хөгжсөн орнуудад энэ орцыг бол ихээр ашигладаг. За түрүүн ярьжсэн тэжээлийн ургамлын шим чанар бол дараах байдлаар ингэж тодорхойлогддог байна. Ийм орц найрлагатай, ийм нандин орц найрлагатай учраас эдгээрийн шим чанарын үнэт онцлог нь тодорхойлогддог. За альва ургамал тэжээлийн ургамлаас гадна альва ургамал ус хуурай бодисгсэн үндсэн хоёр найрлагатай байдаг. Энэ хуурай бодисны юу арахугаар бүх төрлийн органик нэгдлүүд, органик бодисууд, за эрдсэн элементүүд, за эрдсэн элементүүд дотор бидний мэдэж байгаа язгуур элементүүд, за бичил элементүүд байна. За эдгээрийг нэрлээд яг бид нар бүгдээрээ мэддэг учраас тийм ээ. За органик бодисын найрлаганд азотлог нэгдлүүд байна. Энд бол уург бүхэлдээ. За нөгөөх нь азотгүй бас органик нэгдлүүд байдаг. Эдгээрс юу арах вэ? Өөхтөс, нүүрсэс. За дараа нь азот нэгдлүүд нь уург байдаг. За амидууд байна. Амид нь уургатай холбоогүй азотыг агуулсан ийм органик нэгдэл байдаг. За нүүрс усан дээр эслэг байна. Эслэг бол ер нь ургамлын хамгийн бас үнэтэй хэсгийн нэг. Малд идээгүү хүний бие организм жохол шаардлагатай ийм нийлмэл органик нүүрс ус байна. За энэ бүхэн бол тэжээлийн
шим чанарыг тодорхойлдог үзүүлэлтүүд байдаг. Ургамал болгон өөр өөрийн найрлаганда эдгээрийг харилцан адилгүй тоо хэмжээгээр агуулдаг. За энэ дараагийн слайдыг ганаа харуулах гэж байна. Тэжээлийн 10 гэдэг бас тийм ээ тийм. За ингээд бид нар өнөөдөр тэжээлийн 10-аас удаан үс тэжээлийн хошуу будааны тухай үзэн эдгээрийг яг гол чухал тармил болохын үед эндээс үзнэ. Гэхдээ голцоо бид нар эдгээрээс тэжээлийн 10-ын сортуудыг би та бүхэнд зөвлөхийг хүсэж байна. Эдгээр сортууд бол манай онд тэр биелдэг байдаг Казахстан улс гаргаж авсан манай орны нөхцөл бүрэн тохирохоор юм богино уулзтай, эртийн болцтой, дунд эртийн болцтой, дундын болцтой юм хэдэн сортуудыг сонгосон. За энэ миний энэ дээр бичсэн энэ хэдэн сортуудаас дунд орон болцтой акчол гэдэг сорт Монгол оронд мадагчхан хүрээлэнгийн судлаачид бас энийг туршижсэн байгаа. За дунд орон болцтой гэдэг ч гэсэн бас ногоон масын ариун ургац гэдэг ийм 10 тэжээлийн 10 сорт байна. За эдгээр дотроос энэ дээр бичигдсэн энэ хэдэн сортыг манай орны тариаланчид буудаан сайхан сортууд оруулаад ирж тарьж байгаа юм чи Алтай хязгаараас Казахстанаас бас эдгээр сортуудыг оруулж ирэх бүрэн боломжтой. Тэгэхээр энэ сортууд дээр бас та бүхэн анхаарлаа хандуулж бас өөр өөрснөө оруулж таримлжуулаад эдгээрийг тариад за тэжээлийн 10 нөөцтэй өрийн нөөцөөс гадна өвсөн тэжээлийн нөөц хэлж бүрэн боломжтой гэж хэлж байна. За дараагийн. За арай бол ерөнхийдөө хүнс тэжээл техникийн үнэт тарим гэж тооцогддог. Энийг бол та бүхэн мэдэж байгаа. 12-3 дэд зөвлөлтэй таримлсан ганцхан зүйл байдаг. За эдгээр дэд зөвлүүдийн дотроос бид нэр ихэвчлэн манай орны нөхцөлд алтар 10 гарн замбаан гурлаа хийдэг, хөх 10 гарн хөц будаа, цагаан 10 шар айлгийн үйлдвэрийн үнэтэй үед болно. Энэ бол нэмэлтээр зүгээр бид нар ингээд сануулж байгаа. Энийг та бүхэн мэднэ. За ийм үнэтэй таримл учраас яагаад энэ 10 энэ үнэт чанар юугаараа тодорхойлогддог юм бэ гэвэл өрөнд нь агуулгадж байгаа уураг, цардуул, өгтөс бод, эслэг, үнслэг. За бусад амин дэмийн энэ найрлагаар нь 10-ыг үнэтэй таримл гэдгээр нь тодорхойлдог. За 10 өрөнд нь бас үл орлогдох амин хүчлүүд байдаг байна. Эдгээр нь триптофан, лизин гэх мэт эдгээр нь бусад үр тарианд агуулгадж байдаг хэмжээнээс харьцангуй илүү агуулгадана. За 1 кг өрөнд нь 128 тэжээлийн нэгж. Тэжээлийн нэгжийн тухай асуудал бол хошуу будаан дээр яригдана. Хошуу будааны 1 кг өрөнд агуулгадж байгаа уургийн хэмжээгээр 1 тэжээлийн нэгж гэж дэлхийн дээр энэ таримл тэжээлийн үйлдвэр болон тэжээлийн ургамал дээр энийг жишиж үздэг. Тэгэхээр 10-ад 128 тэжээлийн нэгж агуулгаддаг байна. 100 г шингэцэд уураг агуулгаддаг. Энэ бол 10-ын тэжээлийн сортуудын тэжээлийн шим чанарын үндсэн үзүүлэлт юм аа. За 10 сүрэл нь харьцангуй зөөлөн боловч 10 юутай сахалтай учраас 10 сахал бас бог малын бас хоол боловсруулахны үүдэн хоол боловсруулахны нэр ороход бас зарим талын төвөгчрүүлдэг учраас нөгөө ийм өргөсрөх гэдэг юм шидэрхэг хөрөөргөө тийм юутай хүчлээстэй ийм хэлбэртэй. Тийм учраас энэ болцсон ууранд болдох юм уу зөөлрүүлж усан дэвтэж мал амтан тэжээвэл илүү сохомжтой байдаг. Хэдий ч гэсэн 10 сүрэл бол бас шим чанараараа бусад өөр төрөнөөс илүү тийм сайн бүдүүн тэжээл болдог. За дараагийн слайд энийг харах юм. За ганц төсвөрлөлтөөс бусад өөр төрөнөөс илүү гэдгийг бол та бүхэн мэдэж байгаа. Ганц төсвөрлөлтөөс илүү хүүтэнд будаанаас илүү төсвөртэй 10-ыг тэгж үздэг. Зүгээр биологи орноо тэгж үздэг. Гэхдээ сортуудын үед за хэрвээ 10-ыг бид ногоон тэжээл тарих гэж байгаа бол одоо яг тарьдаг хугацаа эхэлж байна. Одоо буудаага тарьчлаа. Үр тарианаас үрийн буудаа, таварын буудаа, хүнсний буудаага тарьчлаа. Одоо тэжээлийн ногоон тэжээлээ тарих цаг ирж байна. За ялангуяа манай орны мал аж ахуйн хүрээлэнгийн юунаас эрдэмтдийн зөвлөснөр бол ногоон тэжээлийн ялангуяа өвсийг бол арай орой. За үр тарианы таримлуудыг бол яг тарих хугацаа ургамлын аж ахуйн практикт хэвшсэн тарих хугацаа бол одоо болж байна. 5 сарын 25-наас эхлээд 6 сарын ингээд тарилтыг явуулах, эрчимтэй явуулахын хугацаа
ирж байгаа учраас эдгээр таримлуудыг бас биологийн талаас нь энэ дээр юу оруулсан. Ер нь бол 10 ган төсвөрлөлтөөс бууданаас илүү за хүйтэн дэх өндөр төсвөртэй соёлтой үедээ 6-аас 8 ийм зочир хүйдэрлийг сайн даадаг ийм ургамал байна. За хүчилэг хөрсөнд муу ургах боловч хөжир маратай хөрсөнд бас зарим талаараа ногоон масын ариун ургах цогдөг ийм таримл ийм онцлогтой 10 сортууд. За эрдэс сордог. За бид нар манай орны практикт хичээлийн ургамлын тариаланд эрдэсийн бордоо хэрэглэх нь ер нь бага байдаг. Эрдэсийн бордоо шин бордоо ордож тэр нэг тарж байгаа хөрсний үржил шиндээ анхаарах явдал бид нарт дутмагтай байдаг. Тэгэхээр энэ хандлагаа өөрчлөх шаардлага гарч байгаа. Ялангуяа эрчимсэн мал аж ахуйн фермерийн аж ахуйд ерөөсөө хөрсний үржил шимэд анхаарна. Тэжээлээсээ ургамлаасаа өндөр ариун ургас авах энэ тал дээр бүрэн анхаарах ийм хандлагаа өөрчлөх цаг ирсэн учраас бид нар энэ дээр эрдэс бордоог сайн ашигладаг гэдэг талаас нь дээрээ тэмдэглээ хийсэн. Оруулсан байна. За ялгаа байхгүй үртэрэний бүх таримлууд үндэсний системийн бүхэн байрлалтай харьцангуй сул хөгжилтөөс ахлах хэлбэртэй байдаг учраас үндэсний системээр шинжилгээний бодисыг авч ургацаа бүрдүүлэх бүх дээд ургамлуудын хувьд одоо яг адилхан 10 тариалах талбай бол сайн элдэншүүлэгдсэн өмнөх таримлын дараа хичээлийн 10 сортууд сайн үр дүн өгч сайн ургац өгдөг. За 10 өөрөө үртэрэний таримлуудын дотроос хашуу будааны адил бас харьцангуй яг таримл дотор наваад үзэх юм бол бас харьцангуй сайн өмнөгч болох ийм шинжтэй таримл. За энэ талаас энэ сайн элдэншүүлэгдсэн хөрсөн дээрсэн буудаан дараа сэлгээнд оруулж болно гэсэн ийм юу ойлголтыг оруулсан. За 10 бид нар мэдээж байгаа өрн тарих юм бол мэдээж 5 дугаар сарын эхний хагас яг буудаан тариалын дараа шууд тарилтыг явуулдаг. За бид нар ногоон сонсогдохгүй байна уу? Ногоон тижэл тарьж байгаа учраас энэ 5 дугаар сарын дунд хугацаа 6 сарын эхний 10 хоногт бол тариалахад илүү зохимжтой юм аа. За дараагийн слайд. За тижэл тарьж байгаа тохиолдолд энэ бол манай орны эрдэмтдийн судалгаагаар батлагдсан эрдэмтдийн зөвлөж байгаа ийм хэмжээ байдаг. Тариалангийн төв бүсэд 140-160 г, 160 кг, баруун бүсэд 160-аас 180 кг үрийг ногдуулж үртэрэний аль ямар ч үрлэгчээр тарих боломжтой. За одоо өнөөдөр манай практикт илүүжсэн ногоон тижээлийн тариалан эхэлж байгаа энэ аж ахуйнууд голдуу Оросын нөгөө СС 2.3.6 ССП 3.6 энэ үрлэгчийг голдуу ашигладаг. За ямар ч үртэрэний үрлэгчээр ашиглах бүрэн боломжтой. Өөрт байгаа үртэрэний үрлэгчийг ашиглаж 10-ыг тариалах бүрэн боломжтой байдаг. За үр тарих гүний хувьд үртэрэний 1-р өвлөгийн таримлууд бүгдээрээ адилхан 4-6-4-7 см-ийн гүнд хөрсний чигийн байдлыг харгалзаж ийм гүнд тарьдаг. За ер нь бол үрийг аливаа бүх таримлын үрийг тарилтын өмнө үрийг тарилтанд бэлтгэх гэсэн технологийн чухал үйлдэл байдаг. Энэтэй адилхан хэрвээ бид нар үрээ ариутгаад нарлуулад тарьчих юм бол соёлох чадвар нь сайн нэмэгдэнэ. Соёлох чадвар нь илүү болно. Хурдан соёолно. За амьдралт нь дээшлэнэ гэсэн. За энэ юм байна. За ургамалтай хугацаанд хөл газрын ургамалтай яг үртэрэний таримлуудтай адилхан тижээлийн 10 дээр бас юу яаж болно? Тэмцэж болно. За энийг бол яг үртэрэний за буудаан таримлтай адилхан энэ юугаар энэ одоо анадас таримлж юу ариулж боловсруулж гэдэг юм одоо шүршиж бид нар хог ургамалтай хөл газрын ургамалтай тэмцдэг. Хөвчлэн сонгол элегатэй гэрбицидийг боттой шатанд ашигладаг. Өөрөөр хэлбэл хасуурын тал тог ургамлыг устгахад ашигладаг гэрбицидүүдийг энэ дээр нэрлсэн гэрбицид ийм үйлдэлтэй гэрбицидүүд эдгээрийг ашиглаж зөвлөгдсөн тун нормоор нь ажлын уусмаг бэлтгэж газрын техникээр шүршиж тэмцдэг. За 10-ыг хичээлийн 10 бас үрийг авах боломжтой. Бүрэн болцсон үед нь шууд авна. За үрийн чиг
27%-аас баггүй байх үед хадаж ураадаг. За ногоон масанд нь хураах юм бол бид нэр аацсан болцсон явцад нь бүх үр тарианы хичээлийн сордуудыг хураана. За дараагийн юу гэнэ яваад адах юм. За хошуу будаагаа хичээлийн үнэт таримл. Хүнсний болоод хичээлийн үнэт таримл хошуу будаа. Энийг та бүхэн бас мэднэ. Үр тарианы нэгдүгээр бүлэгт ордог. За өрөнд олон тооны амин дэм. За энэ дотор Б бүлгийн амин дэм ашигладаг, ихэхэн сайн ашигладаг. За эрчим элементүүдээр баялаг байна. За өрөнд дагуулгадж байгаа уургийн хэмжээ 10-аас харьцангуй илүү. Энэ дээр 12-аас 13%, цардууд 40-45% болон за өөх тос бодис өндөр агуулна. 4.5% хүртэл өөх тос бодис агуулдаг. За ялангуяа хүүрэлт нь ихээр байна. За энэ бүх үзүүлэлтүүд хошуу будааны хүнс хичээлийн үнэт чанарыг илтгэнэ. За тосны найдваранд нь хинолины ба олины гэсэн хамаагүй тосны хүчил агуулгадаг учраас энэ бол сүйлийн хүний хүнсний бас үнэтэй юм бүтээгдэхүүн болдог. За өрн азуу, төлөв мал, бусад мал амьтад шууны үл орлогдох хүчит хичээл. За 1 кг өрн 1 хичээлийн нэгжтэй тэнцэн гэсэн тийм ээ. 1 кг өрн дагуулгадж байгаа уургаараа хэмжигдэж байгаа юм үзүүлэлт. За ийм хэмжээний хошуу будааны өрн бод мал 150 г өөх хөрөмтлөгдөх ийм нөхцөлийг бүрдүүлдэг байна. За цааш нь явъя. За хошуу будаа бол ер нь төрлийн ногоон хичээлийн найрлагын үндсэн тармил болж ордог. Хольц байлаач гэсэн, дангаар байлаач гэсэн энэ бол хүчит хичээлийн үндсэн найрлагын тармил. За өрөөнд бас үнээр нэг бас ачаад бүлийн ясмын 12 үл ордог юм хүчил агуулгадана гэх. За хошуу будааны энэ 100 г бүтээгдэхүүн нь өөх тосны хамгийн хэрэглээний 2/1-ийг хангана. Тэгэхээр өөх тосны хэрэглээний хамгийн хэрэглээ 2/1-ийг хангана гэдэг чинь хүчит хичээлийн үнэт чанартай байх энэ шийдвэрийг үзүүлэлт. За цааш нь явуулаад. За. Нэг юм шүргээд гихнаад байна. Харин тийм нөгөө оролцогч зарим нь микрофон нээсэн юм шиг байна. Би эндээс контролдож чаддаг. Шинэ хичээлээр нөгөө бусад үр тарианаас бүр илүү байна. Илүү шим чанараараа шинэ хичээлийн бод загварлагч байгаа шинэ чанараараа тэгэхээр сайн чанарын бүтээн хичээл болно гэдэг талаасаа. За өөрөөр хуурай үсийг орно. Дунд зэргийн хуурай үсийг орно. Тэгэхээр энэ бол үнэтэй ийм сайн чанарын бүтээн хичээл болох нэ. За Антайн Батартай яруу. За малын хүчит хичээл ашиглана. Өрийн хүчит хичээл ашиглана. За арцсан болцсон үед нь ногоон хичээл шууд хадаж ашиглана. Түүнээс гадна эрдэнэ шиштэй бандой. За арабсын газрын дээрх хэсэг буюу зөөлөн хэсэгтэй нь хольж дарш бэлтгэж малын хичээл ашигладаг. За харьцангуй ган дэсвэртэй. За хөрс болдоггүй. За нэг бусад 3 үр тарианы таримлаас нэг онцлог шинжээ нь хүчлэг хөрсөн сайн ургадаг. За энэ шинжээр хошуу будаан үр тарианы нөгөө 10 хөх тариа буудаа 3-удаа сайн илтгэжүүлэгдсэн өргөжлөлт арилсан өмнөгчийн дараа бас сэлгээнд 2 дахь таримл болж ордог ийм чухал таримл юм аа. За энэ дэр нэг юу вэ? За дараагийн нэг юу? Ана явж болж байна. За дараагийн нэг ханаад. Тэгтээ юу вэ? За Опс. За хошуу будааг аль улс оронд түүний энэ үнэтэй шин чанарыг харгалзаад тань өмнөгч болно гэсэн
ийм төгөлөнд хүрсэн байдаг. Яагаад хошуу будааг сайн өмнөгч болж яах вэ? Хошуу будаа ээлжин тариалах системд орохдоо бас тэрвэрлэгээ хийдэг. Эрүүл ахуй шинж чанарыг үзүүлдэг ийм таримл гэж үздэг. За хошуу будааны дараа тарихад хошуу будааны дараа үр тарианы таримлуудыг тарихад юм уу хошуу будааны дараа тарихад ургацсан нэрс бүрдгээс гадна хөл газрын ургамлаас ихэхэн болох тийм хандлага байдаг. За ийм учраас ээлжлэн тариалалтын эргэлтийг хошуу будаагаар дуусгах гэдэг үг бол чанар муутай өмнөгчд тарина гэсэн үг шүүгөө. За энд хошуу будааны үндэсний систем нь үндэсний язралд илүү их төсвөр чанараараа бусад ургамлын үндэсний системийг сайн ургуулах тийм эрүүл ахуйн орчныг бий болгож өгдөг гэдэг энэ шинжээр нь хошуу будааг үр тарианы ялангуяа тэжээлийн таримлын ээлжин тариалах системийн эргэлтийг хошуу будаагаар дуусгадаг байна. За хошуу будааг ногоон тэжээл тарихдаа хэд хэдэн 2 буюу хосолсон буюу гурвалсан ийм сэлгээг зөвлөсөн байдаг. За энэ сэлгээг та бүхэн бас анзаарах шаардлагатай. За энэ дээр хошуу будаа 10 болж болно. Хошуу будаа вандо ба хошуу будаа арабс гэсэн ийм сэлгээг тэжээлийн сэлгээнд оруулах бүрэн боломжтой. За хошуу будаагаар бас тэжээлийн вандой гиш нэг нас буурц төс энэ гурван ийм осолсон буюу гурвалсан холимог тэжээлийг хүчит тэжээлийг бас урааж авах боломжтой. За энд хошуу будаа вандон холимогийг вандон хооронд нь 50-50-аар орцыг авлаа гэж бодоход за вандог 0.7-оос 0.8 сая ширхэг сая нэг гатарна. За холино. За хошуу будааны нормын 50% буюу энээс арай илүү хэмжээгээр буюу 160-аас 180. За вандогийн 140 кг-аар ногдуулан холцын таримл болгож тариалтыг явуулдаг. За энэ холцын тарих хугацааг манай орны нөхцөл эрт байвал явуулна сайн байдаг. Яагаад гэвэл вандогийн уурцгэлтийн үе шатанд холимог тэжээлийг хураадаг учраас 5 сарын 2 дугаар 10 хоног 3 дугаар 10 хоногт багтааж таривал энэ холимог бас хүчит тэжээлийн буюу ногоон масын ариун ургац бүрэн боломжтой. За хошуу будаа оролцсон ийм сэлгээ зөвлөгдсөн байдаг. За энэ сэлгээг бол та бүхэн бас анзаарч бас тэжээлийн фермерийн аж ахуй, тэжээлийн ургамлын фермерийн аж ахуй эрхлэн явуулахад энэ сэлгээг ашиглавал хөрсний үр жишин болоод эдгээр таримлуудын өөрсдийнх нь ариун ургацыг бүрдүүлэх бас нэг нөхцөл болно гэж үздэг. За урагш гэлээ. За энэ дээр бол олон нас буурцах төгс байгаа. Энэ бол яагаад гэвэл энэ нөгөө тэжээл зориулсан сэлгээ байдаг учраас энэний араас үр тариа хошуу будаа гэдэг ийм эргэцэг явж байна. За урагш тарьс хийсэн тохиолдолд буудаа эхний өмнөгч нь болно. За энэний дараа хошуу будаа тарина. За дахиад урагш яасан тохиолдолд өвөлжих үр тариа байж болно. Тэгээ хошуу будаа тэгээ буудаа тариалж болно. За урагш өвөлжих үр тариа юу ч байж болно. Өвөлжих үр тариа гэдэг чинь хөх тариа. Болцсон манай орны нөхцөл хөх тарианы монохойская гэдэг сорт утгсан байдаг. За хөх тарианы энэ сортыг тариад дээрээс нь энэ бол яг тариалангийн тийм бас үнэтэй ээлжин тариалах системийн эргэцийг харуулж байна л да. Төмс тариад хошуу будаа тариалах бүрэн боломжтой. За дараа нь урагш буудаа вандой хошуу будаа гэсэн ийм эргэцэг хийж болно. Энэ бол бас нэлээд эрчимсэн дэвшилтэй технологид орсон ийм эргэцэг байгаа. Ээлжин тариалах систем сэлгээ. Төмс тарьсан талбайд 10 тарина, хошуу будаа тарина. Төмс тарьсан талбайн дараа тэжээлийн 10 тарьсан ч болно, үрийн 10 тарьж болно. Дараа нь хошуу будаага ногоон тэжээл тарих бүрэн боломжтой. Энэ бол эргээд энэ нэг 4 талбайд сэлгээ, 3 талбай сэлгээ бол эргээд дараагийн ээлжинд хошуу будаагаар эргэцэг төмсний тарьсан талбай дээр очих ийм сэлгээний хэсэг юм байна. За энэ мэтлэнгээр ийм хэд хэдэн энэ хошуу будаа оролцуулсан ээлжин тариалах системийн сэлгээний эргэцэг байдаг. За дараагийнх нь нэг слайдыг гаргаад байна. За бид нар сая ярьсан үр тарианы буурцагтан таримл
нэг наст уурсах төгстэй болж эртний хүчит хичээл болон ногоон бордуур бэлтгэж болно. За ногоон бордуур бол мэдээж малын хичээл ногоон бордуураас ашиглах юм байхгүй. Хөрсний үржилсэн мэдлэг зорилгоор бэлдэж байгаа ийм хэрэгцэг. За яг хичээл зориулахаар бид нар бол тэр бандой гэртээ болж хүчит хичээлээр ногоон масаар хураана. За хүүтэнд илүү төсвөртэй боловч өр нь ургамлын хамгийн бага юм. Энэ бол 5-6 болно. Энэ 0 хэмээс 0-4 градус центр гэдэг шиг буудаа 10 шиг биш. За энэ ийм учраас хошуугадаг өрн тарих гэж байгаа тохиолдолд энэ тарих хугацаа 5 дугаар сарын 2 дугаар 10 хоног 3 дугаар хоног гэж зөвлөгддөг. За өрн үртийн дараах буудаан дараа хошуугадаг сэргийн даруулж хань илүү тохиромжтой түрүүний тэр олон хэрэгцүүдээр бол голцоо ийм байдлаар хэрэгцээд сэргийн даруулсан байсан. За үртэрээний бусад таримлын дараа за цамхтгсан технологийн үргэлжлэлтэй ашиглаж шууд тарьдаг. За үрийг мөн адилхан 5-аас 7 см-ийн гүнд тарина. За үр тарих үүний асуудал бол аль таримл дээр хөрсөнд оролцож байгаа чиг нөөц чиг хэмжээтэй болцоо. За хоёрдугаарт үрийн хэмжээтэй уялдаж тогтоогддог учраас үр тарианы бусад таримлын адил тэр тарих гүнд хошуугадаг тарьдаг. За дараагийнх нь юу бол дараагийнх нь за хошуугадаг ерөнхийдөө бол ногоон мас ургаж авах гэж байгаа бид нар арцсан болцсон үед бас адилхан хадаж хамаж мөрлөж тэгээд баах асуудлыг яадаг. За энэ дээр бол яг гоо ариутгалтай холбоотой хошуугадааны үрийг тарилтанд бэлтгэх холбоотой юм юунууд байна. За холцсон тарих чавал нэг га 140 кг гэж 160 хүргэж болно. Вандуугийн 60-аас 80 кг болно. Ногоон тишэл тарих чавал хошуугадааны норм 140-аас 160 кг нормоор ингээд үрийн нормын асуудлыг хүндсэн байна. За энэ нэлийн орон хугацаа энэ дээр тавигдсан байгаа. Энэ орон хугацаа бол аж ахуйн эрдэмтдийн хүрээлэнгийн эрдэмтдийн зарим бүтээл 6 сарын 15 дугаар 5 насны хооронд энд багтааж тарина гэсэн юм уу. Бид нар тариалмчдын өөрсдийнх нь ажлын боломж тийм бусад таримлыг тарьж байгаа хугацаа энтэй уялдаад бас цагаагаар нөхцөлтэй уялдаад энэ бас тарих хугацаа зарим талаар манай орны нөхцөл хойшлогдох явдал байдаг. За энтэй уялдсан ийм зөвлөсөн ийм хугацаа байгаамаа. За үрийг ерөнхийдөө хошуугадааны үрийг мэдээж бүрэн болцсон үед буюу залааны бүрэн болцсон үед хураадаг. За тижэл үрийн арцсан болцсон үед хураана гэдэг ингээд энэ дээр бол зөвлөсөн юугаар тавьж яаж байгаамаа. За нэг гагаас голцоо хошуугадааны тижээлийн сортуудаас 75 цент хүртэл ногоон мас ургаж сурах боломжтой. За үрийн ургац хошуугадааны сайн мөрдөж ажиллах юм бол 15-аас 20 центнер үрийн ариун ургац авах боломжтой ийм ургацлаг чанар өндөртэй юм дэрмэл юм аа. За ингээд ерөнхийдөө хошуугадаа 12% удаа. За одоо манай орны үед судаан үүсгдэг ургамал байгаа. Нэг тийм тижээний шин чанар өндөртэй. За би энэ хитэн энэ сортуудыг энэ дээр тэмдэглэсэн. За энэ Золотая дойшд победа Якутийн өргөн навчид Лиговский 1026 бол манай оронд нутагсан сортууд. За сүүлийн үед би тэр сүүлийн үед энд ийм хэсэг энэ хоёр сортыг би өөрөө ингээд зөвлөд байгаа. Энэ хоёр сортууд Орсын манай улсын. За атан хязгаарын селекцийн сортууд манай оронд таримлжуулах, тариалах, ургуулах бүрэн боломжтой гэдэг эстриг өнөө кондор гэдэг энэ хоёр сортуудыг конкур гэдэг энэ хоёр сортыг бас та бүхэн зах зээлд оруулж ирээд өөрийнхөө фермерийн аж ахуй таримлжуулж энд сэргийн даруулах бүрэн боломжтой гэдэг талаас нь зөвлөж байгаамаа. За ингээд хошуугадатай холбоотой юу болвол дуусч байна. За одоо энэ дараагийн юу бид нар судаа үүсэх тухай хичээлийн маш өндөр шим чанартай сүүлийн үед манай оронд бол ургуулж байсан ургуулхаа болжсэн бүрэн хаягдчихад байж байгаа. За сүүлийн үед тариалмчид фермерүүд сонирхоод байгаа юм сайхан үнэтэй хичээлийн нэг нас өвс судаа өвс. За энэ өвсний тухай тавьчихсан бас юу байгаа хэл байна. За энэний ач холбогдол. За хөдөөж мал амттай хамгийн сайн чанарын хичээл болдог нэг нас үетэй өвс юм аа.
За содаа усыг олон төрлөөр ашиглах боломжтой. Ногоон масаар нь ашиглах боломжтой. Барьж болох боломжтой. Ногоон масаар нь хүчит хичээл болох боломжтой. Бас өрийн хүчит хичээлийн орц найрлаганд оруулах юм бүрэн боломжтой зарим л байдаг. Ялангуяа хичээлийн ногоон каньерийн бэлчээрт голдуу ашиглагддаг. Фермерийн аж ахуй өндөр хөгжсөн орнуудад содаа ус бол хичээлийн ногоон каньерийн үндсэн сэлгээний тармил болдог байна. За маш их ургацлах чанар сайтай, ган тэсвэртэй. За яг хүүтэн тэсвэрлэх чадварын хувьд бол тийм дарцсангуу өндөр биш. Бусад үетний овгийн үр тариа болон үетний овгийн дармлуудыг үетний овгийн үсийг бодох юм бол харьцангуй хүүтэн тэсвэрлэх чадвар ялангуяа залуутын үе шатндаа хүүтэн тэсвэрлэх чадвар нь эрс буурдаг ийм тармил байдаг. За дараагийн юугаар хэм чанарын өндөр үзүүлэлттэй тармил ийм үүсгэдгээр нь бас энд олон магтаал байдаг. За яг содаа усыг ургуулах агротехникийн оновчтой нөхцөл буюу яг агротехникийг мөрдөж ажиллах юм бол үүсний гаагаас үүсний 10 тонн хүртэл ариун ургац авах ийм боломжтой. Ийм их ариун үүсний ургацтай тармил. За үүсний хичээлд нь 9-10% уураг. За бас каротин нар баялаг. Энэ бол содаа усны хичээлийн шим чанарын үндсэн үзүүлэлт болдог. За энэ каротины баялагын агуулмж нь содаа усыг даршны бас тармил болгодог. За өрөнд нь агуулгадж байгаа энэ уураг өөхтөс бодис эсрэг азот хандлага бодснууд бол энэ болол түүний шим чанар, хичээлийн шим чанарын үндсэн үзүүлэлтийг тодорхойлж байгаа гол үзүүлэлтүүд нэг юм аа. За үндсэн онцлог маш тийм доктортой онцлог шим чанар бол ургац бүрдүүлдэг. Доктортой ариун ургац, үүсний ариун ургац бүрдүүлдэг энэ чанар нь байдаг. За тохиромжтой нөхцөл өөрөөр хэлбэл чиг дулаан тохиромжтой нөхцөл чиг дулаан тохиромжтой нөхцөл содаа ус шинжилж ургадаг. Өөрөөр хэлбэл хоёр удаа хадаж үүсний ногоон үүсний ургац авах ийм боломжтой тармил. За эхний хадалтын дараа 60 см хүртэл өндөр ургадаг гэж байгаа. Тэгэхээр энэ бол дараагийн хадалтын хэмжүүлсэн зөөлөн сайхан ногоон ус бас ариун ургацтай ийм ногоон усны ургац өгдөг. За эндээс бараг л гаагаас энэ хоёр дахь энзэлхийн дараа гаагаас 8 за зарим тохиолдолд бүр 10 тонн хүртэл ийм ургац авах бүрэн боломжтой ийм ургац юм аа. За Oops. Байна уу багш? Танаа тасарчлаа. Тий. За ёо та. Тий. Аха. Байна. За яваа дараа. Дараагийн слайд үү тий? Тийм ээ. Окей. За тэгээд энэ зураг байгаа. Энэ эхний хоёр ургамал нь содаа усны зураг. Дараагийн ургамал нь гэрматараа ярина. Энэ хоёр нөгөөх нь Машар гэдээ бас сүүлийн тийм нэг настай хичээлийн ургамал байдаг. За Машарын тохиолдолд энэ удаа бид тийм зүгээр зураг оруулсан байж байгаа. За цааш нь яваад адхана. Энэ эхний хоёр ургамал нь содаа усны зураг. За ургамал технологийн онцлог дээр содаа усан дээр бас заримтлын анхаарах юу байдаг. За содаа усыг ургуулах талбай хөрс боловсруулж баг удаатай адилхан гэдэг энэ дээр бид хэлсэн байгаа. Яагаад баг удаатай адилхан байдгүй? Үр тарианы таримлын 2 дугаар бүлгийн үр тарианы таримлууд бас ялгаагүй хөрсний үржил шим болон хөрс боловсруулалтанд өндөр шаардлага тавьдаг. Тийм учраас өмнөх нь үр тариа байсан тохиолдолд хөрс боловсруулалт сайн байдаг учраас содаа усыг ийм талбайд ургуулах бүрэн боломжтой гэсэн утгаараа. За өрийн орон
За энэ судаа үсний энэ үрийн норм энэ тарих хугацааны энэ бүх юу бол манай эрдэмтдийн зөвлөгдсөн энэ байдлаараа байж байгаа. Судаа үсийг талхээрийн нөхцөл ямар нормоор тарьж байна? Цөлөрхөх ярва талын бүсэд ямар газар тариалангийн төв бүсэд яаж тариалах вэ гэдэг. За бид нарт бол ихэвчлэн сонирхож байгаа фермерүүдэд за агрономч бус хүмүүсэд ярих юм бол энэ үрийн норм бол 160-аас 80 кг ордог. Харьцангуй бага нормоор тариалагддаг юм таримал. Үрийн норм бага байна гэдэг чинь бас тарих үрийн материалын бас зардал бага гарна гэсэн. За тийчэл голцоо шивүү тариадаг учраас үрийн нормыг энэ 80 кг хүртэлх нормыг ашигладаг. За үрийн авахаар ярих юм бол өргөн мөрөөр за харьцангуй сэрэг буюу 65 кг. Эний дэлгэцээ очив. За багшийн утсан дээр яг усуд орч ирээд байна. Үсний ургацын хадалтыг ол төлөв залгаалалтын их. За 2 ба 3 хадалтын хооронд нэг энэ гацаад байна да. Харин тийм 2 ба 3 дахь хадалтын сар орчим зайтай байж болно. Тэгэхээр нөгөө хадалтын өндрийг хүргэхэд бол 60 см, 50 см, 70 см хүргэхэд бол ийм зайтай байж ерөнхийдөө хинзэж ургахтаа маш тийм үү сайн ургамал судаа ус. За судаа усыг хадаж ашиглахад ногоон масын ариун ургац авах боломжтой гэдгийг яаж вэ? Хадалтын өндөр нь 7-аас 8 см. Нэлээд газар усны гадар угаас ийм за хинзэж ургахаараа бол эрчимтэй хинзэж ургадаг ийм ургамал байгаа. За судаа усан дээр нэг онцлог бий. Залгаалтын үе шатанд ялангуяа манай орноос 8 сарын дундуур заримдаа намрын эртийн зочиргүй өдрөл болох явдал байдаг газар тариалангийн төв бүсийн нөхцөл ялангуяа. Тэгэхээр ерөөсөн маш амархан нэрвэгддэг. Ногоон байсан үсний ургац тийм хөх саарл болно, бор саарл хүрэн болоод ингээд зочиргүй нэрвэгдчихдэг. А гисэн хэдий ч гэсэн энд бол тэжээлийн шин чанар нь бол байж байна. Тэгэхээр эндээс бол тийм ааш тийм юу ах шаардлага байхгүй боловч гэсэн бид нар ийм нөхцөлийг харгалзаж бас судаа үсний тарих хугацаанд бас анхаарах шаардлага байна. Харьцангуй орой ийм тарих хугацаа зөвлөгдсөн байдаг боловч гэсэн бид нар тариаламжид өөр нэг тарих хугацааны хувьд байдаг юм уу? За үрийн нормыг зохицуулах хувьд байдаг юм уу? Хөрс боловсруулалтайгаа гартаа авах энэ нөхцөл дээр бол дандаа өөрсдийнхээ одоо тарихандаа бодож тэгээд талбайд оруулах ажлаа их шаардлагатай. Судаа усны нэг жоохон тийм одоо сөрөг тал бол ийм байна. Ерөөсөө амьдралын сүүлийн хэсэгтээ бол зочиргүй өдрөл болон ерөн температурын эрс өөрчлөлтөнд маш нэрвэгддэг. Тэгвэл ногоон масын шим чанар нь бол хэдийдэн буураг байж идэг. Үнэрэн ч буурахгүй. Ногоон судаа усны бас тийм онцлог гоё тийм үнэртэй ийм ургамал яг ид ногоон масын ариун ургац яг бүрдэж байгаа эрчимтэй орж байгаа залгаалтын үеинд бол маш өөрмөс сайхан үсний үнэртэй шинэ үсний сайхан таримал. За үрийг авах гэж байгаа тохиолдолд яа харахгүй бид нар залгааны бүрэн болцыг бүлээх шаардлагатай. Тийм учраас энэ дээр бас тарих хугацаан дээр нэмэлт бас юу засвар гэдэг юм нэмэлт коррект хийх ийм бүрэн боломжтой юм аа. За ингээд энэ гурван таримлууд ерөнхийдөө одоо манай оронд өрн олдох боломжтой гэдэг юм, өрийн олдцтой гэдэг юм ийм таримлууд байгаа. За судаа үсийг бол оруулж ирээд бас одолдаалагддаг юм ганц нэг фермерийн аж ахуй бизнесмэнүүд байдгийн байна. Гэхдээ овёс тижээлийн овёс 10 шиг тийм олдцууд бол ариун байхгүй гэдэг юм байна. За ийм юу байна да? За ингээд ерөнхийдөө энэ тижээлийн ургамлын тухай одоо тавчхан лекц гэдэг мэдээлэл бол ийм байна. За энэний дараа миний бас нэг асуудал байгаа. Энэ дээр буурцсан таримлуудын тухай
За энэ дээр юу яах тухайн дээр ажил байна. Энийг яаж чадах вэ? Хөл газрын ургамалтай яаж тэнцэх нь бол бусад бүх үр тарианы таримтлуудтай адилхан. За манай тариалан чид гэдэг юм манай фермер бол ногоон тижэл тарьж явахдаа зэрлэгийг өрөөсөө үл анхаардаг. За хэрвээ үл газрын ургамалтай тэмцэхгүй байвал яг үндсэн авах гэж байгаа ногоомоос ургац буурна. За энийг бол уулна анхаарах ёстой. Энд бас хандлагаа өөрчлөх шаардлагатай. Хөл газрын ургамалтай яг л яаж тэмцэхгүй яг энэ үл тэмцэх шаардлагатай. Судаа үсээ нэг тийм ногоомоос их өргөн юм ургацтай байдаг учраас бүр хоорондын боловсруулалт хийнэ. Яг тэхэндээ ороод мөр хоорондын боловсруулалт. Манай нөхцөлд үгүй. Ягаад гэвэл үлтэрээ нарийн мөрөөр тариал тэгэл баргад орох гээд байдаг шүү дээ. Тэгэхээр ариун ургац цаавыг энэ зардал орсон юм шүү. Ариун өрийн ургац цаавыг ариун ногоомоос ургац цаавыг үл яг тэхэнтэйг мөрдөх шаардлагатай гэдэг. Хандлагаа өөрчлөх. Тэхэнтэйгийн мөрдөлтөн дээр манай тариаламжч байдаг юм уу? Манай энэ фермерүүд хандлагаа өөрчлөх цаг болсон гэж гэдгийг энэ дээр бас цохон тэмдэглэе гэж бодсон юм аа. За яаж чадах энэ бол та бүхэн мэдээж байгаа одоо чинь янз бүрийн хадлагын юу ороод ирсэн байдаг. Бага урагч байна, дунд урагч байна, бүрэн механикчсан ч байна. Тэгээд хадаж байгаа л яаж явах юм? Цилиндр хэлбэр, бортог хэлбэрээр баах юм уу, дөрвөлжин пресс хийх юм уу гэдэг энэ бол та бүхний өөрсдийн асуудал учраас энэ дээр маш шаардлагагүй гэж бодож байгаа маа. За дараа нь бид нар өнөөдөр буурцгтэн таримлуудын тухай уулын ярилцах ёстой. Энд байгаа. За би буурцгтэн таримлуудаа явуулаг байгаа гана тийм ээ? Тийм байна тий. Буурцгтны лекц очиог байж байгаа. Тэгэхээр одоо яах вэ гэхээр бүгдээрээ ярилцах юм байвал ярилцаад ярилцах юм байхгүй бол буурцгтнаас хэсэг мэдээлэх боломжтой. Буурцгтэн таримл дээр үр тарианы буурцгтэн ялангуяа төвчээр зориулж тарих үр тарианы буурцгтэн дээр ярих юм. За манайх ингээд Батмөх багшаас асуух зүйл байвал асуугаад тавч ярилцаад тэгээ бүгдээрээ яг үр тарианы буурцгтэн таримлуудыг хэрвээ сонирхвол бас байна. Үр тарианы буурцгтэн таримлуудыг бас хүнсний ванд бас сонирхдаг тийм хүмүүс гараад ирсэн байна. Тариаламжид. Тэгэхээр бид нар энэ хүнсний ванд үр тарианы буурцгтэн таримлуудын тийм нэг магтаал та бүхэнд бас энэ аливаа таримлын ач холбогдол тэдгээр магтаалыг сайн мэдээд бас тэр таримлыг ургуулах гэж байгаа хүмүүсийн сэтгэл өндөр байна. Тийм хандж байгаа хандлага сайн байдаг учраас бас би аливаа таримлуудыг магтах, энэ магтаалын сайн ярих юм дуртай байдаг. Тэгэхээр эднийг мэрэгжлийн хүмүүс бол мэддэг байх. Тэгвэл бид нар бас ингээд үргэлж энэ тухай онол гэдэг юм уу энэ эдгээр таримлын үнэт чанарыг үргэлж бодохгүйгээр юм тариалангийн үйл явуулдаг учраас бас зарим тал дээр бас очир судал гараад байдаг юм аа. За тэгэхээр одоо үр тарианы буурцгтны таримлын буурцгтэн таримлуудын энэ таримлын технологийн системд гүйцэтгэх үүрэг гэсэн лекц байгаа юм л да. Тариаламжийн үндэсний холбоо бас надад юу асны дагуу ийм лекц үлдээр энэ сэдвийн дагуу гэсэн дээр бол би энэ лекцийг бэлдсэн. Ер нь бол эдгээр таримлууд үр тарианы буурцгтэн таримлууд бол ер нь хүнсний өндөр ач холбогдолтой, дээрээс нь хичээлийн өндөр ач холбогдолтой, дараа нь агаар техникийн өндөр ач холбогдолтой гэсэн энэ гурван онцгой ач холбогдлоор нь үр тарианы буурцгтэн таримлуудыг үнэлдэг. Тэгэхээр энийг та бүхэн бол мэдээж байгаа. Хүнсний уургийг их сурвалж болдог. За уусантхай эслэгийг их сурвалж болсноор хүний организм бас ялгаагүй эрүүл мэндийн онцгой ач холбогдолтой таримлууд байдаг. Үр тарианы буурцгтэн таримлууд. За энэ шин чанараар нь дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол зүрх судасны өвчний үед, диабетийн өвчний үед сүвлийн чанартай буюу эмчилгээний чанартай юм бэлтгэл болох зөвдөө. За энэ маш олон төрлийн ач холбогдолтой. Үр тарианы буурцгтэн таримлаас бэлтгэсэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, хоол хүнс бүгдээрээ хүний илүүдэлжингийн хяналтанд онцгой үүрэг гүйцэтгэдэг гэдэг талаас ийм ач холбогдолтой таримл байдаг. За дэлхийн тариаланд үр тарианы буурцгтэн таримлууд бол нийт үр тарианы таримлын
талбай 13-аас 14% эзэлдэг. Тэгэхээр бол бас их хэмжээний талбайг эзэлдэг гэсэн үг тийм ээ. 100 сая талбай дээр үр тарианы бууцгтан таримлуудыг тариалдаг. За үр тарианы бууцгтан таримлуудаас яг хөө тижээл сонирх нь гэх юм бол тижээлийн бандаг, тижээлийн бууцхан. За тэгээд дээрэс нь эдгээр үр тарианы үнэтэй бууцгтан таримлууд шош, ванду, шар бууцаг, вандуха, сэвэг зарам гандыг эдгээр нь бүгдээрээ бас тижээлийн сортуудтай. Эдгээрийн тижээлийн сортуудыг олж сонгож тариалах юм бол бас хөрсний үржил шин энэ хүн үйлдвэрлэл болон малын тижээлийн хүчит тижээлийн ялангуяа шим чанар. За тэдгээр юм бүдүүн тижээлийн үндсэн найрлагыг дээшлүүлэхэд найрлагын ач холбогдлыг дээшлүүлэхэд чухал юм орц найрлагын бүтээгдэхүүн болдог. За энэ талаас үр тарианы бууцгтан таримлууд бол үнэхээр гайхамшигтай. За хөрсний үржил шим агротехникийн өндөр ач холбогдолтой гэдэг нь юугаар тодорхойлох вэ? Үр тарианы бууцгтан таримлууд ер нь бууцгтан ургамлын бууцгтны огтгохтой ургамлын үндсэн системд нь юу байдаг? Уцууны бактери. Өөрөөр хэлбэл агаарын молекуляр азотыг шингээгээд тэгээд түүнийг хөрсөнд оруулан хөрсийг азотоор байжуулдаг, органик азотоор дэтгдэг, хөрсний ялцмагч процесс дэм үзүүлдэг шууд оролцдог юм. Сайн юу байдаг? Ийм онцлог систем баз амжилттай үндсэн системтэй байдаг учраас энэ нь үр тарианы бууцгтан таримлуудын энэ онцгой ач холбогдлыг тодорхойлж байгаа. Үр тарианы бууцгтан таримлууд сэргээний үнэтэй буюу нэгдүгээр ордог таримлаа гэж бид нар ярилцдаг. Тэгэхээр үр тарианы бууцгтан таримлууд яа харахгүй үнэ цагт